За өнөөдрийн эмзэгхэн болонгийн эмзэг сэдв юу байх вэ гэхээр яагаад бид бусдаас илүү байж давмгаалахыг хүсдэг тухай ярилцах болно. Энэ бол нэг тэмнгийн нэг өрсөлдөөний талаар гэхээс илүүтэйгээр бидний сэтгэл зүйд гүн гүнзгий нөлөөлдөг бүр биологийн түвшинд оршин байдаг зүй тогтны талаар бид нар ярилцах болно. Тэгэхээр энэ сэдвийг хөндөж ярихаас өмнө танаас нэг асуумаар байгаа зүйл нь та хизээ нэгэн цагт юу н хин нэгнээс тийм давмгаалахыг хүссэн, хин нэгнээс дээр гарахыг хүссэн, илүү байхыг хүссэн ийм мэдрэмжийг сэтгэлдээ тээж байсан уу? Эсвэл хин нэгнээс юм доор байгаагаа уналтанд байгаагаа мэдэрч байсан уу гэж асуумаар байна. За би яагаад энэ сэдвийг хөндөж байна вэ гэхээр яг ингээд энэ сэдвийг бүр ойлгомжтой болгочихсон өөрийнхөө кейсийг ярьж өгөхөд манай багийн хүрээнд яг одоо альфа human гэх юм өөрийн төгс хувилбартаа тэмүүлэх юм тусгай хөтөлбөрийг бид нар олон нийтэд ингэж гаргаж ирж байгаа. Энэ альфа human хөтөлбөрийн хүрээнд бид нар сар болгон сургалтууд зохион байгуулдаг, коучинг үйлчлэгээ маань хүртэл энэ альфа human гэдэг тусгай хөтөлбөрийн хүрээнд явдаг. Play Academy маань хүртэл тодорхой хэмжээний хүүхдүүдэд энэ альфа human гэх хөтөлбөрийн хүрээнд явуулдаг сургалтуудыг бид нар ордог байгаа. Гэх мэтлэнгийн ингээд ийм тусгай хөтөлбөр байгаа юм. Сургалтын тусгай хөтөлбөр байгаа юм. Тэгээд энэ хөтөлбөрийг яг одоогийн байдлаар манай баг дундаа би өөрөө олон нийтэд таниулах ийм илүү багаа ахлах ийм үүрэгтэй байгаа л да. Тэгэхэд саяхан манай багийн гишүүн, манай хамтрагч маань надаас зүгээр л ингэж асууж байгаа юм. Өчигдөр уул нь бол энэ ингээд юу маань олон нийтэд таниулах хамгийн анхны рейл нь одоо ингээ орох хэвээр тэр нь орсон юм уу гэж надаас ингээд орсон юм уу гэд лавлаад асууж хахад миний дотор юу үсэж байна гэсэн чинь айгүй тийм муухай нэг хортой тал нь миний муу хувилбар надаас дотор юу гэж хатгах чинь эго ч юм уу те муугар хэлэв тэгэж хатгах чинь юу гэхэлэр би хизээ орохоо би өөрөө мэдчихэж байгаа штэ яагаад би энэ юуг илүү лид хийгээ яваад байгаа юм уу эсвэл өөр хүн лид хийгээд яваад байгаа юм уу гэсэн ийм асуулт ингээд шууд төрүүлж байгаа байхгүй. Тэгээ энэ болохоор би илүү цаад утгаараа бол би илүү давмгай байхыг хүсэж байна шүү дээ тий. Тэгэхээр энэ гих мэтлэнгийн хүн болгоны дотор ямарваа нэгэн сэдвийн хүрээнд заавалжгүй ийм нэгнээсээ давмгаалах гэсэн, нэгнээсээ ийм илүү байх гэсэн ийм мэдрэмжүүд нуугдж идэг. За энэ мэдрэмжээ таньж авангуудаа гинт би хүй ануу стоп те би юу ингээд бодчихвоо энэ чинь зүгээр л хүн надаас ингээд асууцсан байхад чинь миний энэ муухай байдал ингээд үүсэж байдаг гэсэн юм мэдрэмж шууд ингээд одоо оюун ухаан ухамсарн тэрнийг ингээд бариад авч байгаа байхгүй мэдрэмжээ. Тэгээ эргүүлээд хүн болгон ч гэсэн ийм мэдрэмж байдагт энийг анзаарч төдийлөн ингээд хардаггүй. Тэгвэл яг энэ мэдрэмж нь юу юм бэ гэдгийг бид нар сэтгэл зүйн талаас асууна гэсэн. Тэгэхээр энэ мэдрэмж зүгээр ч нэг тийм сэтгэл зүйн асуудал бол биш шүү. За энэ бол асуудал биш. Хүн болгон дотор байх ёстой энгийн зүйл. Харин бидний яагаад энгийн зүйл гэж ярьдаг вэ? Бидний энэ сэтгэл зүйн асуудал биш гэдэг байгаа нь бидний тархины тийм биохимийн асуудал гэсэн үг. Биохимтэй холбоотой асуудал гэсэн үг. Яагаад ингэж хэлж байгаа вэ? Айл Jordan Peterson гэдэг хүн одоо мундаг сэтгэл зүйч байдаг тийм Jordan Peterson-ы маш олон номнууд байдаг. Амьдралын 12 дүрм ч гэдэг юм уу тийм олон номнуудыг та бүхэн мэддэг ба. Тэгэхээр Jordan Peterson яг тэр амьдралын 12 дүрм гэдэг номондоо давмгааллын иерархи гэх ойлголтын талаар ингээд тайлбарласан байдаг. Энэ үгс үг гэхээр бид одоо бүр арьс яс уушигтай болохоос ч өмнө нийгэмд их тийм байр суурийнхаа төлөө тэмцэж ирсэн гэж тэрээр ярьж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ бидний амьдралын одоо хин нэгнээс илүү байх гэсэн хүсэл тэмүүлэл нь бидний бүр амьдралын тийм салшгүй нэг хэсэг болж өгч байгаа. Гэхдээ энд хамгийн сонирхолтой нь юу вэ гэвэл бид байр сууриа дээшлүүлэх гэж зүтгэх нь зөвхөн бусдаас илүү гарахын төлөө биш. Харин дотоод амар амгалангаа мэдрэхийн төлөө юм. Энэ серотонин хэмээх тархины даавартай холбоотой серотонин их байх үед бид тайван, өөртөө итгэлтэй, ирээдүйдээ итгэлтэй болдог. Харин бага байх үед бид түгшүүртэй өөрийгөө эргэлзээтэй ирээдүйг тодорхойгүй мэдэрдэг гэсэн. За яг энэ зүйлийг ингээд түрүүний миний ярьсан кейсээр дуудаж авсан бол манай одоо хамтрагч маань тий багийн маань нэг гишүүн доршмоо маань надаас тэгж асууснаар миний дотроо доршмог асуусан асуугаагүй
миний дотроо тээж исэн тэр түгшүүрийг зүгээр дорж хөндчихөж байгаа гэсэн. Нэг үгээр би дотор түгшүүртэй л яваад байсан. Би яана 20 өчигдөр би энийг энэ рил оруулах хэрэгтэй байсан. Би оруулаагүй штэ гэдэг дотор түгшүүр үүссэн байсныг доржмоо тэрнийг хөндөөд өгчихсөн. Хөндөөд өгчихсөн учраас тэр хүндсэн эмзэг сэдвийг хөндөөд өгчихсөн учраас би хариу үйлдэл маань яаж гарч ирэх вэ? Би энэ төслийг би хариуцаад байгаа мó дорчмоо хариуцаад байгаа мó гэх нөгөө нэг давангаа байх тэр давангаа дорчмоос дээгүүр байх гэсэн тэр нэг зүйл нь давангааллын тэр иерархи нь дотроос ингээд мэдрэмжээрээ төрж гарч ирж байна те. Эргүүлээд би энийгээ барьж аваад тийм биш штэ чи одоо яг нөгөө нэг өөрийнхөө эмзэг сэдв чи хүндсэн учраас ийм хариу үйлдэл гарч ирж байна да гэдгээ танингуудаа мэдэнгүүтээ яаж ийнү гэхлээрэ буцаад амар амгалан. Надаас зүгээр энэ төсөл маань хэр явж байгаа л надад туслах юм байна уу гэсэн өнцгөөс л энэ хүн асууж байгаа штэ гэдгийг өөртөө хэлсэн чинь буцаад амар амгалан буюу тэр серотонин ялгарч эхлээд амар амгалангийнхаа төлөв рүү орж байгаа гэсэн. Тэгэхээр эндээс би юу гэж хэлэх гээд байна гэвэл та хэрвээ хизээний цагт өөрийгөө тийм бусдаас илүү үнэлэгдэж байна гэж бодоод сэтгэл санаатай нь уужраад өөртөө ихтэй болж байснаа хэрвээ санах юм бол энэ бол яг серотонин ялгарч байгаа хэрэг шүү. Харин эсвэргээрээ өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах үед та юунд ч итгэлгүй тийм төгшүүртэй болж байснаа санаж байгаа те. Энэ нь бол юу гэлж вэ? Серотонин гэдэг дагаварчин багасж байгаа юм шинж. Тэгэхээр бид нар энэ зүйлсээ таньж мэдхийн тулд энийг юу гэж бид нар жишээлбэл манай альфа human гэх хөтөлбөрийн хүрээнд бид нар юу гэж яриад байнгал энэ дотор шархалсан зүрхтэй баатар гэж нэрлэдэг байгаа гэсэн. Энэ бид нар альва нэгэн зүйлээс ингээд шархлаад өөрөө юм төгшүүртэй, өөрөө юм алдаатай, дутагдaltaй, өөрөө юм хийж чадахгүй байж гэдэг бидний дотор нуугдаж байдаг тэр муухай тал нь, сөрөг тал нь байдаг учраас бид нар эерэг тал руугаа бид нар тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Зарим хүмүүс тэгж ярьж би өнөөдрөөрөө л амьдрах дуртай гэж ярьдаг. Гэвч өнөөдөртөө хэрэг та үнэхээр амьдрч сурахыг хүсээд байгаа бол яг одоо тэр өнөөдөр өвдөхөд байгаа тэр зүйлийг анзаарч харах хэрэгтэй гэсэн тодорхойлтыг, энэ ойлголтыг бид нар энэ хөтөлбөрөөр дамжуулж өгөөд байгаа юм. Тэгэхээр бид нар тэр төгс хувилбарт тэмүүлэх гээд байгаа зориод байгаадаа гол агуулга нь биш. Тэмүүлэх тэр зорилго байх ёстой. Гэхдээ тэмүүлэх үйл явц буюу өнөөдрийнхөө одоогийнхоо тэр процесс бид нар яаж анхаарч яаж одооноосоо бид нар сэтгэл ханамжийг мэдэрч сурах юм бэ гэдэг зүйлийг яг одоо энэ хөтөлбөрөөр дамжуулж бусдад олон нийтэд ийм нээлттэй болгож байгаа юм аа. Тэгэхээр бид яг юу хийж чадах юм бэ тэгвэл яаж тэр энд ба одоогоо бид нар ойлгох юм бэ гэх юм бол нэгт өөрийгөө хэн гэдгийг ойлгох хэрэгтэй болно. Та ямар чадвартай, та юу хийж чадах юм, таны үнэлэмж яг юу вэ? Энэ бүхэн таны тархинд серотонин ялгарахад шууд нөлөөлнө. Хоёр дахь алхам нь бол өөртөө итгэх дадал хөвшүүлэх хэрэгтэй гэж байна. Өдөр бүр өөрийгөө сайшаах зүйлсээ олж тийм харах хэрэгтэй. Би юу гэж жишээлбэл өнөөдөр гэхэд би энэ хөтөлбөрийг миний жишээн дээр авч үзэх юм. Энэ альфа human гэдэг хөтөлбөрийг явуулахын тулд би энэ подкастаа хийж байгаа. Би энэ талаараа ярьж байгаа. Би эндээсээ ярьснараа би подкаст хийхдээ надаас серотонин бүр аж аргалын тийм даавар ялгарч байдаг шиг би яг энэ ажлаа хийж байгаагаараа би эндээс аж аргал мэдэрч байгаа гэх мэтлэнгийн. Ингэснээрээ би өөрийгөө хийж дуусгасны дараа вау сайн байна. Өнөөдрийнхөө подкастыг хийжлээ гэд өөрийгөө сайшаах тийм зүйлстэй болж байгаа гэсэн. Өөрийнхөө тэгэхээр давуу талыг ухамсарлаж хийсэн зүйлийнхээ үн цэнийг мэдрэх нь таны сэтгэл зүйг тийм тогтвортой байлгахад тусалж байгаа шүү гэдгийг л сануулгах зорилготойгоор хийж байгаа. За мэдээж дараагийн алхам бол байр сууриа ухамсарлах хэрэгтэй. Би түрүү хэлсэнтэй. Окей, сөрөг тал гарч ирэнгүү чинь за стоп аа юу болж юм? Энэ хүн надаас үнэхээр ингээд надаас илүүрхэх хүсэлтэйдээ надаас асуувөө эсвэл биений дотор энэ үүсэж байгаа энэ хүнээс илүү давангаалах гад байгаа тэр хүсэл гарч ирсэн болохоор би энийг ингэж ийм сөргөөр хүлээж аваад байна уу гэдгээ ухамсарлах хэрэгтэй гэсэн. Та яг одоо өөрийнхөө амьдралын аль цэг дээр явж байна вэ гэдэг энэ ухамсарлахын тулд аль цэг дээр явж байгаа вэ гэдгээ өөрөө таних хэрэгтэй гэсэн. Өөрийгөө баг үнэлэх нь
таныг улам түгшүүртэй болгодог. Одоо баг буюу дутуу үнэлэх нь өөртөө итгэлгүй байдал гэж нэрлэдэг байгаа. Энэ байдлыг ингээ мэдэрснээр та илүү таны түгшүүр илүү нэмэгдэнэ гэсэн. За түгшүүр нэмж ийн л серотонин буурж байгаа нэг хэлбэр тий. Харин өөрийгөө дүгнэж зөв үнэлж эхлэх үед таны сэтгэл зүй доктортой болж эхэлнэ гэсэн. Нэг үгээр за яг одоо энэ төслөө сайжруулахын тулд энэ хүн надаас ингэж асуулаа. Надаас давмгай байлгахыг хүссэндээ биш. Дээрэс нь би өөрөө энэ төслийн ард одоо яг 100% цагт нь биелүүлж чадаагүй байсан учраас надад түгшүүр мэдэрсэн байлаа ч гэдэг юм уу. Ингээд энэ байр байдлаа яг одоо байгаагаа хаана байгаагаа би айгуу сайн таньж авснаар энийг ингээд бариад авч байгаа гэсэн. Тэгэхээр давмгайлын иерархи гэдэг нь зүгээр нэг өрсөлдөөний талаар ирдүүсээ биш байгааз. Энэ бол бидний тархинд амьд үлдэхийн төлөө хөгжсөн механизм гэж ойлгож байна. Тэсэндээ би дорчмаагаас илүү байх гэж юм эсвэл дорчмаанаас илүү байх гэж гэдэг юм уу тэр харилцан яриа өрнөгөө зүгээр л харилцан яриа тийм миний дотор болж байгаа тэр мэдрэмж одоо би дорчмаас илүү байх гэдэг үсээгөө би зүгээр л тухайн ажлын байраа хадгалж авч үлдэх гээд байгаа амьд үлдэх гээд байгаа тэр давмгаалын иерархи хэрэгжиж байгаа гэсэн. Харин бидний хийх ёстой зүйл бол өөрсдийн байр сууриа одоо ухамсарлаад сэтгэл зүйгээ тийм доктортой байлгах явдал тий. Хэрвээ нэгэнт л ийм зүйл байдаг юм бол энэ бол биологийн нэг хэсэг, цаашгүй нэг хэсэг юм бол бид нар байр сууриа илүү ухамсарлаж хаана байгаа мэдээд өөртөө сэтгэл зүйн байдлаа илүү доктортой байлгахад илүү чиглэх ёстой гэсэн. За тэгээд яг одоо та өөрийн байр суурийг ухамсарлаж өөртөө итгэлээ нэмэгдүүлэхийн тулд ямар нэг зүйл хийж чадж гэнэ үү гэж би танаас одоо асуумаар байна. Өнөөдөр өөрийгөө багч болов урагшлуулж байр сууриа одоо батгах ямар нэг алхам хийгэрэй гэж бас зөвлөе. Энэ таны сэтгэл зүйг доктортой ирээдүйд илүү итгэлтэй байхад туслах болно. Тэгээд өнөөдрийнхөө дугаард хамт байсан та бүхэндээ баярлалаа. Жишээлбэл өнөөдөр би Ану гэдэг хүн өөртөө хэлэхэд өнөөдөр би өөрийнхөө төлөө хийсэн өөрийнхөө байр суурийг хадгалж үлдэх алхам болвол яг өнөөдрийн энэ дугаар байлаа. Тэгэхээр бидэнтэй хамт байсан буюу надтай хамт байгаа та нийт сонсогчдоо маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.